За бүгдээрээ өнөөдөр манай 4-р хичээл төрөлцөн ирсэнд маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн хичээл жоохон хүнд хичээл орно. Дэрнээс хойш бид нар ингээд даваагаад авж байгаа гэсэн үг шүү. Тийм. Тэгэхээр битгий шантраараа хичээл эхлэхээс өмнө хэдүүлээ багийн хөгжим тоглоом тоглоно. Тэгээд дараа нь гэрийн дүн нийтлэг алдаа түүнээс алдаанаас сурах тийм залруулгын хичээл явагдана. Тэгээд шинэ сурагчтайгаа сайн танилцлаа. Өнөөдрийн гол хичээлийн сэдэв бол гээгүүлэгч үсгнүүд раса, шатада гээгүүлэгчийг үзнэ. Тэдэнтэй холбоотой хоршоо үгсийг цэцгэн хэрвээ цаг амжихгүй, багтахгүй, бичихгүй бол та нар өөрсдөө тэрийг гэрийн даалгаварт ирж сурч бичих та. Тэгээд өнөөдрийн дүрэн бол хатад дэвсгэр байгаа. Хамгийн сүүлд нь гэрийн даалгаварт та нарт намар шүлгийг сайхан гар бичмэлээр тавьж өгсөн байгаа. Тэрийг галиглаж, кириллээр болон галигаар буулгасан өөрсдөө тэрийг хуулж, уншиж, уйлж уншиж, хуулж бичих дасгал байгаа. За энэ удаад болроо жоохон мэддэг гэсэн тий? Бараг мэдхгүй гэхэд болно доо. За тэгвэл болроо инх 221 баг болчих. Тийм. Инх 2 багшийг би сая танилцуулсан шүү өмнөөс чинь. Өөрийгөө танилцуулах уу инх 2-аа? Чиний микрофон хаалттай шүү. За тэгээ. За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ орой мэндийг хүргэе. За би Завхан аймгийн Асгад сумын ерөнхий боловсролын сургууль Монгол Хэд Орон Зохиолын багш хийдэг. За тэгээд хэдийгээр хөдөө суманд ажиллаж байгаа ч гэсэн бас ингээд туяа агчтайгаа холбогдож бас баггүй зүйлийг суралцаж маш их юмыг сурж амжилттай яваа. Тэгээд хэдийгээр мэрэгжлийн багт гэсэн энэ бүрүүтэй байж бас туяагчдын маань аргачлал үнэхээр гайхалтай хамгийн ихний хичээлийн үлдсэн. Тэгээд энэ хичээлдээ өргөжлүүлэн суралцсан. Хэдийгээр одоо би ичнээ мэрэгжлийн хүн ч гэсэн надад мэдгүй чадахгүй бас маш их зүйл байна. Тэгээд суралцуулнаа. Тэгээд та бүхэндээ бас амжилт хүсье. Тэгээд хамтарч хичээлээ сайн хийцгээе даалгавраа. За 2 багштай болсноо бид. Өмнө нь бас туяагийн байгуулсан уран яриа гэсэн ярих чадварын сургалтанд бас хамрагдсан байгаа. Тэгээд маш их зүйлийг сурсан. Бас өөртөө маш их эерэг өөрчлөлтүүдийг гаргаж чадсан байгаа. Баярлалаа. За инх 2 болроо 21 баг болон тэнгис байгалаа 21 баг. Хэдүүлээ хөгжим тоглоом руугаа шууд орчъя. За байгалийн эгч тэнгис 2 төрүүлээд яваараа. Энэ 2 дугуйгийн аль нэгийг сонгод 7 юу 4? Тэнгисээ. За 7. За 7. 7 дээр ийм дасгал байгаа. Хин ялгалаар хувиргах. За энэ дээр он гэдэг үг бичээстэй байна. За энийг би эхний удаад уншаад өгчээ. Дараагийн удаа та нар өөрсдөө уншижсэн. За ёо. За тэгээд хин ялгалын нөхцлөөс оны гэдгийг сонгороо. Би явуулаад байна. Та нар боксгийн шүү. За ёо. Наад чинь. Абши. Наад чинь. За зүйтэй. За. За дараагийн үг. Юу гэж вэ? Аха гэж юм. Ахын болгоё. Тин ялгалын нөхцөл. Ахын гэсэн үү те? Тийм. За яваад энэ зогс гэрээ за. За. Дагврыг хэлэх юм уу? Зүйтэй. За зүйтэй. За дараагийнх нь сүүлийн үг. Гэр. Гэрийн. За. Санийх өнгөрцөн тий. Өнгөрцөн үү? Тий, сая өнгөрцөн. Гэрээс зүйл. Зүйтэй. За онц маш сайн. За 2 дугаар баг болроо инх 2 яваарай.
Аавын. Энэ зөвөр баг. За наад чинь зөв хамгийн их. Зөв. Яг тэгэхээр Шууд гараад ирлээ. За аавын. Хин оролдороо болроо оролдороо заяа. За би бараг л хамгаар л авах та За би Тэгээ болрооч. Тэг үнэний гэхэд ямар тийм ялгалын нөхцөл орох вэ? Явлаа. энэ нөө чинийх ба Үнэний гэдэгт ямар тийм ялгалын нөхцөл орох вэ? За би Айж оног авч болно тий. Айдын оног авч болно. Гэхдээ эхлээд эдний багт боломж олгоё. би сайн мэдэхгүй байна. Юу ч мэдэхгүй. За тэгвэл энэ хоёр агш. Үнэн үү? Наач. За зүйтэй. Энэ төгсөн үгэнд ганцхан дагуулна. За сүүлийн үг. Номын гэдгийг таагаараа. Энэ тийм ялгалын нөхцөл нэмээрээ. За. Явлаа. Загсгээрээ заяа. Энэ биш үү? Биш. Номын. Би тэрийг сайн ойлгохгүй байна. Яг нөгөө юуны юу гэхээр. Тийм ялгалын нөхцөл яхаа болроо үзээгүй болохоор яг шууд тулгамдж байгаа байж магадгүй зүгээр. Эхний 3 хичээл нь орсон юм биш тийм үү? Тий орсон юм. Зүгээр. Номын штэ. Наач нөхшөө. За зүйтэй. За баярлалаа. Тийм ялгалын нөхцөл 3 хэлбэрээр нь холбогддог байгаа. Нэг нь үн, тэгээд дараагийнх нь ийн гэдэг дагаврууд байна. За энэ дээр 2 тоо байна. Аль нэгийг сонгороо. Их хоёрын баг эхлээд явъя. 6-ыг нь авчих. За 6. За 6 дээр өгүүлбэр бичих байгаа. Ах бөмбөг аав. Надад энийг үсгэлээд уйлээд өгөөд би энэ дээр бичин тэгээ бус нь харж байна. За ах. Болроо үсэг мэдхүү. Бараг үгүй дээ. Би зүгээр л өнөөдөр анх удаа орж байгаа болоо зүгээр та нарыг харж байгаа байхгүй. За тэгвэл энэ хоёр хэлээрээ. Юуг нь авлаа? Ах бөмбөг аав гэдэг өгүүлбэрийг одоо энэ жижигхэн самбар дээр гар самбар дээр бичнэ. Тэгээ надад үсгэлээд уйлаад өгвөл би энэ дээр бичээд хээ. За. Ирүүгийн хээ ааха. Орхицтой. Ааха үгийн ард. Окей, орхицтой. Бөмбөг. Үсэг үсгээр нь хийж өгөх бол бо. За. Шилвтэй. За. Эм. За. Гүү. Үгийн дунд орсон. За. Тэгээд гэ эм үгийн гэ. Шууд гэгээр төгсөх юм уу? За. За дараагийнх нь агав. Үгийн эхний титэм шууд бо. За. Бо үгийн дунд орсон. Ба. Орхицтой. За зүйтэй. За. Ах бөмбөг аав. Бөмбөгэ гэж бичдэггүй лөө. Энэ гэгийн их шиг байх юм шиг санагдаад байна юм. За. Шууд тэгээд шууд орхицтой штэ бөмбөгэ гэд. Харин тий. Гагийн гэ их шигтэй. Харин тий. Би чамайг тэгж асуусан байхгүй. Ард нь гэгээр төгсөх юм уу гэсэн. За зүйтэй. Манай тань жоохон дата гацаад байна. За. Ах бөмбөгэ абуба тийм ээ? Маш сайн. За. Энэ хоёрын баг боллоо. За байгалаа ихч Тэнгис хоёрын баг 5-ыг одоо албаар авсан.
Аав бэлэг өгөв гэдгийг үсгэлээд надад хэлж өгөөрэй. За. За. Сэ хэлэх юм уу? Хэн хэлэх? Тэгж явуулна бичиж ол чадсан. Гэхдээ яаж үсгэлэх вэ? Үгийн ихэнд орсон А За. Б Т үгийн нөгөө юу юм бэ? Адагт орсон бобо. За. За би жоохон салгаа зайтай бичлээ. Абуу тий? За нөгөөх нь бэлэг өгөв. Б ил Б Үгийн эхний Б. за. Ил Үгийн дунд Л. за. Л Г Тий? Л. За Тэгээд- бэлэг. Шууд нөгөө их шиггүй гэ. За. Зүйтэй. А бэлэг яа гэхлээ. Өгөв. Үгүй. Гү Б гэж бичих үү? Тэнгис яаж бичих вэ? Өгөв гэдгийг гэж. Сайн мэдэхгүй байна. за байгалагч оролдоорой. Абу бэлэг гү Б. За үсгэлээд хэлдэ. Үгийн эхний үгийн дундх гү. За бүү. Гү Гүү юм уу? За. Үгүй гэсэн тий. Өгөв гэсэн. Гү гү Б. Их шигтэй Б. За ОГБ гэж бичнэ. ОГБ. Алдаа. Та сая таасан тийм ээ. Энэ зөв. За. Үгийнхэнд орсон Ö. За. Г Б. ОГБ. За. Ö Г Б. Г. Би сая Та сая эгүү Б гэж гэж хэлсэн байх тий. Эгээр ихэлсэн тийм. Өөгөр эхлэн тийм. За. За тэгээд хоёр баг маань сайн оролцлоо. Хичээлдээ оръё. За сайн байна. Хиний баг инхвэрийн баг 4 оноотой, байгалагчийн баг 3 оноотой хийвэрээ. 3.5 шүү. За. За Бид нөө ороод ирсэн байна. баярлалаа. За сайн байцгаана уу? Баярбаатар өөрийгөө танилцуулаарай. Энэ FI 1163 хэм бэ? Өөрийгөө танилцуулаарай. Galaxy S7 Edge хэм бэ? Өөрийгөө танилцуулаарай. Сайн байна уу? Сайн байна уу? За өөрийгөө танилцуулаарай. Хэм бэ? Намайг Инх Жаргал гэдэг. За. Сургалтанд анх удаа орж ирж байна. За. За би нөгөө Нэгтлэн баадагч мэрэгчлээ. Хэлний хүн биш. Гэтэ монголчгээс сурах сонирхолтой байгаа. Тэгээд таны тавьсан зарыг хараад тэгээд цагаа харж байгаад ороод ирлээ. За баярлалаа. Урд нь үзчихсэн үү? 10 жил тахлаа үзчихсэн. Тэгээ одоо сэргийх гэж байгаа юм байна тийм ээ? Жаахан уншин бичгтээ ер нь их мó. За. Тийм л байгаа. За бид нар бичихтэй алтлага их хийнэ. Тэгэхээр дагаад бичээд гараа за. За. Баярлалаа Инх Жаргалаа. Баярлалаа. За баярлалаа. За Баярбаатар өөрийгөө танилцуулаач. Сайн байна уу? Сайн байцгаана уу? Сайн. Өчигмийн дөрвөө. Намайг Эрдэнэ Боржийн баяр насрыг одоо 49 настай. Би Дорногов аймгаас сурч байна. За. Та урд нь үзчихсэн үү?
Тэгээ 10 жил тахтаа болоод нэг 5 6 дугаар ангидаа нэг монгол бичиг заалгаж ирсэн юм аа. За. За ямар ч юм тэр нэг жоохон үзчихсэн юм байна тийм ээ. Нэг холбоод бол бас нэг жоохон үсгээд уншиж байна. Сайн байна. Сэргийлэх гэдэг л одоо. За баярлалаа. За тавтай морил. Шинэ орсон хүмүүстэй хөтөлбөрөөр дахин танилцуулах сая бид нар өмнөх өвдсөн хичээлээ давтаад бяцхан хөгжим тоглоом тоглосон. Одоо гэрийн даалгаврын дүнгээ үзэж шалган тэгээд тэн дээрээс гарсан алдаа түүнийгээ яаж хэрхэн залруулах вэ гэдэг тал дээр ярилцсанаа. Тэгээ өнөөдрийн шинэ сурагчтай түрүүн танилцуулсан одоо шинэ хичээл маань гээгүүлэгч Раса Шатада байна. Тэдэртэй холбоотой жишээ өгс болон хоршоо өгсийг үзнэ. Тэгээд өнөөдрийн гол дүрэн бол хатуу дэвсгэр байгаа. Хамгийн сүүлд даалгавар та нар намар шүлгийг хуулж бичих байгаа шүү. За өмнөх хичээлийн даалгавраа дахин нэг давтъя. Энийг түрүүчийн хичээлээр бид нар уйлж одоо галаглаж буулгах, өөрөөсөө буулгаж ирэх байсан. Тэгээд байгалийн хичээнийг бүгдийг нь галаглаж буулгаж чадсан уу? Тэнгис 2. Сайн бичиж чадаагүй шээ. За энийг тэгвэл бүгдээр хамтдаа уншаад явчих. За нэгдүгээрх нь Тэнгис энийг унш та. Уйлээд уншаарай. Үсэг үсгээр нь. Бага. Зүйтэй. Энэ л ах гэж юм тий. За нийлээд авах гэж. Зүйтэй. За байгалийн хичээнийг яваарай. Та микрофон чинь халттай байгаа. Эмэг эмэг их. Зүйтэй. За энийг оролдоороо их чаргалаа. Эбүгэ ав. Ав. Өвгөө тийм ээ маш сайн. Болроо энийг оролдох уу? Бараг дэггүй хаа. Ямар үсэг вэ таньж гин үү? Үгүй нэлээд гээ юу? За хэ эр үгийн хэ үсэг байна. Дараагийнх нь гидс үгийн дунд ямар үсэг байдаг вүлээ? Үсэг үү? Зүйтэй. Тэгээд урд цагтаа ямар үсэг вүлээ? Энэ лөө. Зүйтэй. За ном үгийн хадагт ямар үсэг байдаг вүлээ? Би сайн мэдгүй байна. И. Хони хорага. Ингэж үйлж уншин үеэр нь. За баяр дараагийнх нь үгийг хоршоо үгийг унш та. Оролттой. Үйлээрээ. Номхон. Зүйтэй маш сайн. За дараагийнх нь унаг. За Номхон. Номхон унаг. За зүйтэй. За энэ хоёр агш энийг үзээрэй. Энэ хоёр нь байхгүй шүү дээ. Энэ хоёр гарч ийн үү? За энэ бол үгийн эхэнд орсон эм үгийн хэгийн гидсэн дотор үсгийн гидс орсон байна. Одоо хийгийн номон дотор үсгийн гидс шилэвтэй. Тэгэхээр хүү мүү эн хүмүүн тэгээд гэдэг нь энэ болохоор тийм ялгал хүмүүний гэсэн үг болно. Хүний гэсэн үгийг хүмүүний гэж бичсэн байна. Үгэ хүний үг. За би ингээд доор нь ингээд галаглаад бичээд өгсөн байгаа. За болроо дараа энийг бүгдээр ингээд яхад уншихад. За энийг байгалийн хичээл яваарай. За хөөхэ гал. Зүйтэй. Тэрээр хөх гал. За За энэ Тэнгис. Хоньны гэж юм. Зүйтэй. Хоньны гэхээр энэ хонь гэдэг үгийг үгэн дээр тийм ялгалын дагавар залгахын тулд энэ үсгийг нэмж өгсөн байна. Хоньны. Түүнээс хони гэхгүй тийм ээ.
Тэгэхээр нэр үгээс нэр өгөх үг бүтээгч энэ үсгийг залгасан байна. Хоньны. За хан гэдэг бас өөрөө хан гэдэг нэр үг тийм ээ. Ханан дээр нэр үгээс нэр үгийг бүтээгч ханан, ханны гэсэн юм тийм ялгалын дагавар залгасан байна. Нэр үгээс нэр үг бүтээхэд энэ дагавар залгсан байна тийм. Залгана тийм. Ханы гэж ярихгүй тийм. Ханны гэж ярина. За энэ болохоор ха, на, эн. Гэгүүлэгч эгшиг, гэгүүлэгч эгшиг, гэгүүлэгч байна. За энэ эгшиг зохиолдох ёсонд бүрэн нийцсэн байна. Гэгүүлэгчээр эхлээд гэгүүлэгч эгшиг, гэгүүлэгч эгшиг, гэгүүлэгч. Тэгээд дараагийнх нь бас эгшиг орсон байна тийм ээ. Тэгэхээр эгшиг зохиолдох ёсондоо ингэж энэ тийм ялгалын уу дагаврыг залгахын тулд урд нь энэ үсгийг холбож өгсөн байна. Хоньны гэдэг дээр, хоньны, ханны гэдэг дээр. За үүнийг баяраа оролттой энийг Миха. Мах. Зүйтэй маш сайн. Мэддэм байна. Маш сайн. Мах гэсэн үгийг миха гэж бичдэг. За энэ нэг манай болроо оролтноо. Болроо зөвхөн хоёулаа хамтдаа оролтъё. За энэ үгийн эхэнд ямар үсэг вэ? Б үсэг байна тий. За тэгээд нэг шүдэн тэгээ энэ хоёр тусалтайг юу гэж хэллээ түрүүн чиний нэг уншсан дээр? Г гэсэн үг юу? Г зүйтэй. Тэгээд ард нь орхиц А байна. Тэгэхээр нийлээд юу болох вэ? Бага. За баг гэдэг дээр тийм ялгалын ийн нөхцөлд нь холбогдсон байна. Ийн гэдэг нь энэ и үсэг байна. Энэ болохоор я үсэг юм байна. Я үсэг болохоор гэгүүлэгч үсэг тооцогддог. Тийм ээ. Угаасаа я үсэг гэгүүлэгч шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ а үсэг нь эгшиг. За одоо энэ эгшиг зохиолдох ёсныг гэгүүлэгч, эгшиг, гэгүүлэгч, эгшиг яваад дараагийнх нь тийм ялгалын нөхцөл я үсэг гэгүүлэгчээр хэлж байна. Я, и, эн багын гэдгийг ингэж холбосон байна. Тэгээ тийм ялгалын бүх нөхцлүүд өмнөх үгээс тусдаа оршино. Багын за. За ийм байлаа. Маш сайн. Дээрээ сайн оролцлоо. За одоо энэ дармал бичгээс уншиж хуулж бичих байсан байрлаа эгч Тэнгис хоёр энийг уншиж чадсан уу? Энийг тест хараагүй юм байна. Энэ ийм даалгаврыг хараагүй. Энэ хамгийн сүүлийн хуудсан дээр нь байсан. За энийг тэгвэл алгасан. Энэ жоохон хүнд яагаад хүнд вэ гэвэл энэ дармал үсэг байхгүй юу? Дармал үгийг шууд уншихад их хэцүү. Анх үзэж байгаа хүмүүс. Тийм учраас энийг уншихад үзэх үү? За тэг. За юуг нь арилгач нөгөө талын хажууд нь харагдаад бодоо идэх гээд байна. За. За нэг жир нь явъя те. Бага багт. Багт. Бага дуу. Зүйтэй. Сургасан. Сургасан. За эрдэм багтаа сурсан эрдэмээ гэсэн үг юм байна. Эрдэм. Зүйтэй. За эрдэм. Үсэглэр үйлээ. За. Ма. Энэ. Мандах. 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 Нараа, наран. Нийлүүлээд багт сурсан эрдэм мандах нар, тийм ээ? За, тийм байна. Яг сайхан байна. Багт сурсан эрдэм мандах нар. За. Дараагийнх нь үеийг. За. Үдэл. Үү. Үүдэл. Үдэлхүү. Үтлэх. Өөсгэр уншина. Тий, Өтлөхөд. Өтлөхөд. Өтэл хүү дүү өтлөхөд гэсэн үг. За сурсан зүйтэй. Эрдэм зүйтэй. Өтлөхөд сурсан эрдэм G
жаргах нар гэж юм тий. Яг зөв. жаргах нар. Хин уншсан бай сая. Тэнгис. Сайн байна. За хоёулаа уншиж шүү. За Тэнгисээ минутэ одоо дараагийнх нь баг гэдгээс эхлээд яваарай. Тэнгисээ. За чаддгүй. Түрүүн байгалагч нь энийг хамгийн ихэнд уншсан шүү дээ. Бага. Ба. Тэгээд үсгэлээд яв. Дараагийнх нь юу гэж байна? Үйлээд үсгэлээрээ. Баг бэдэ бити. Ба эн бан Баг банд гэж юм уу? Зүйтэй яг зөв. За баг банд. Баг банд. Энэ юм эр үг вэ? Магтагаал. Баг банд магтаал гэсэн үг вэ? Магтагаал дуу. Магтагаал тэ магтагаал. Магтагаал дуу. Магтаалт. Байсан. Бая. Бая. Сууна. Зүйтэй яг ингээд үйлэж үсгнүүдэд зөв уншин шүү. Тэр нь заав. Баярлалаа. Энэ хэн оролцох вэ? Инх жаргал оролцох уу? Энэ дараагийнх нь үеийг өөрийг Баш. Энэ яг үгүй. Баши. За дараагийнх нь лам гэдэг үгийг блам гэж бичдэг байгаа. За Б Л А ма лама гэдэг энэ төвдөг учраас ингэж блам гэж бичсэн байна. За. За. Багшлам тий? Багшлам. Содор то. Содор то. Содорт. Уюер нь баясона. Зүйтэй маш сайн. За баяснаа. Багши бэн. Эсвэл багши баан тий? За зүйтэй. Голоо бал. Уугаар уншин. Голоо бал. Багшаан яавал гэж юм. Голбол. Багшаан голбол. Эрдэм. Рааху. Рабиш сурху. Багшаа голбол эрдэм сурах. Сурах үгүй. Зүйтэй. Тэгэхээр энэ ра үсэг ха үсгийн дунд их шиг жирэглэг байгаа. Сурху гэдэг. Тэгээд үгүй гэдгийг үгүй гэж утсан байна те. Үгүй. Сурахгүй гэдгийг. За тэгэхээр энэ үгүй гэдэг үгийг бас ингэж өмнөх үгээс нь тусна бичдэг байх нь байна. За. За хамгийн сүүлийнх нь баялагч Тэнгис хоёр илбээрээ. За. Бодаган. Ихний үгийнхэнд боо юм уу? Бодага. Дараагийнх нь бодага бан. бэн. За бан бэн ажинч болно. За бодага бан. Голубал тий? Бодаган голубал. За энэ жоохон хэцүү үг байгаа. Энэ ямар үсгийг мэдэх үү? Энд үгийн дунд орсон Д үсэг байна. Т үсэг байна. Д-тэгийн. Тэгвэл цаа. Та да го за цатгалан. Зүйтэй. Яг цатгалан гэдгийн ихэнхлэгтэйгээ дунд нь үгийн дунд орсон Т. Тэ? Би надад чи одоо үгийн бол цаа. Энэ эхнийх нь сэрэтэ Ц,
Тэгээд дунд дараагийнх нь шүд. Тэгээд гидэс шүдийн нийлбэр нь т үсэг болж байна. Дараагийнх нь х үсэг байна. Цат хуу, хоёр шүд нь х. Тэгээд уу гидэс, уугийн гидэс, уу. Тэгээд ил үсэг, эвэртэй. Тэгээд ин цатгалан. За одоо яахгүй гэж байна. Явах үгүй гинэ. Яабуу үгүй. За үгүй. Цатгалан явахгүй гинэ. Үнэтэй. За яг тийм үг байх хэвээр. Тийм ээ. За ингээд би энийг галиглаа бичээд хажууд нь тавиад өгсөн байгаа. Тэгэхээр одоо энэ болроо их жаргал энэ баяраа эдэр хуулж бичихтэй өөрөөсөө амандаа өглөөд үе үеэр нь ингээд хуулаад бичээрэй энийг. За гэрийн даалгавраа шалгая. За түрүүчийн хичээлийн гэрийн даалгавраас танилцуулъя. Манай тэнгис цацрал байгалагч 3 даалгавар явуулсан байгаа. Даалгавар дээр одоо жоохон хараад тулж ажлыг хийдүүлээ. За гэрийн даалгавар. Энэ цацралын даалгавар байна. Цацрал маш сайхан жигэл бичиж ирсэн. Дээр нь үдсэн үгнүүдэд дээр нь бичээд нэг мөр хуулж ирээрэй гэсэн тэрийг бүгдийг сайхан жиг тулсан. Өөртөө яаж ойлгуулж бичсэн бэ гэхээр дээр нь үдсэн үсгүүдээ улаанаар ялгаж ингэж тэмдэглэгээ хийсэн байна. Их шиг гэвлэгч их шиг гэдгээ бас ялгсан юм уу да. Аав гэдгийг буу гэдэг ингээд таслаад өөртөө ойлгомжтойгоор бичсэн байна. Өвөө, бэлэг, баала, бэл, бэлээ гэх мэт ингээд үдсэн үгнүүдээ бүгдийн сайхан жигдсэн байна. Энэ дээр бол өөлөөд ингээд засаад авах юм бараг харагдаагүй. Тэгээ ерөнхийдөө явандаа энэ бичгийн бичсээр байгаа жигдэрчнэ. Тийм учраас энэ дээр ямар ч алдаагүй маш сайхан бичсэн байсан. За дараагийнх нь болохоор энэ хинэд тэнгисийн 1-р хуудас байна. За тэнгис бас их хөөрхөн жигд бүгдийн сайхан жигд бичсэн. Тэнгис минийдөө энэ би гэдгийн энэ шүд арай л унжуу урт гараад байна уу да. Би тэгээ хажууд нь би гэдгийн жишээг нь тавиад өгчлөө. Тийм жоохон ялэмгүй л унжуу гараад ах шиг байна. Жоохон багсахчих за. Тэгээ ерөнхийдөө хэлбэр нь бол их хөөрхөн болж байна. За энэ дээр бөмбөг гэдгийг явж яснаа юм усгийн гэдгээ мартаа явцсан байна. Тийм ээ? Гэдэг мэзэг мартагдсан шүү. Сайн нэгтэлж байгаараа. Тэгээ бусд нь бол болж байна. Бусд нь сайхан болж байна. Жигд байна. Явандаа эн чинь жоохон засраад явчнаа. Энэ бэх гэдэг дээр жишээлбэл те энэ и үсгийн энэ өнжөө хамар байна. Энэ налуу хидэрхий урагшаага гарч ирсэн учраас жоохон тэмцэргүй жоохон нүдэнд нэг бас ихгүй харагдаад байгаа. За болж байна. Тэнгис мэндөө ингээ өргөжлүүлээ бичээд байгаараа. За мах гэдэг дээр миний дөө алдсан байсан. Мах гэдгийг мина олгоо бичсэн байсан шүү. Тийм. За эхнээс нь явъя. Энэ хэвсгийн эрүүгийн хэ дээр ийм зартаг байдаг. Миний дүүгийн зартаг болохоор юм жоохон жижигхэн айгүй хүч муутай харагдаад байна. Тэ эрүүгийн зартгаас тод томроо хийгээд араас нь нумалж өгөх хэрэгтэй. Энэ зартаг ийм хоёрын орон жоохон байхаараа бараг им үгийн хэ шиг харагдана. Тийм байгааз энэ доод бол нь хүчгүй харагдж байгаа. За түүнээс болж байна. Энэ дээр намхан гэж бичснээ налхан болгоцсон байна. Энэ эвэр сүлээ андуурсан байх шүү. Миндэ. За тэгээд мах гэдгийн ми хаа гэдэг эрүүгийн хаа ардаа орхицтой. Тийм тэрийг минийдөө мана болгоо бичсэн байна лээ. Мина. Тийм тэгэхээр энийг анзаарсан биз дээ. За тэгээ номхон бол зөв байсан. За энэ дээр хэ үсгийн одоо богино шилэг байх хэвээр. Чиний хэ үсэг энэ юу хоёр ингээд нэг ялгагдахгүй болчихж байгаа байхгүй эр үгийн хэ эм үгийн хэ хоёр нь минийдөө энэний учрыг олоогүй юм уу да? Харин сайн олоогүй юм байна. Эр үгийн хэ болохоор урдаа юм том зартагтай. Тэгээд ингээд нумалж ордог бол эм үгийн хэ нь богино шилэгтэй ингэж нумалж ордог юм. Тэгээд эм үг нь ардаа эм үгийн их шиг дагалдана. Хэ эн хин гэд.
Энэ дээр эр үгийн хээ болохоор о гэх мэт эр үгийн их шиг дагалдуулдаг. Тэгэхээр жишээлбэл энэ дээр бол хун гэж уншигдана. Хун. За ийм байна. Тэгээ энэ хүмүүн болж байна. Гэхдээ энэ нэг зартаг, энэ бараг л зартаг шиг харагдаж байгаа учраас энийг минийдээ зүгээр задлаад биччих заяа. Хевскийнхаа номыг би нэг 2 янзаар бичдэг гэж хэлж өгсөн дээ, тийм ээ. За тэгээд ингээд Хевсгийн энэ богино шилбийг л засчих юм бол энэ бол боломжийн хөрхөн бичсэн байлаа. За сайн байна. За энэ дээр би тэр ялгааг нь жоохон тодруулж харуулсан байгаа. Г үсэг хоёулаа адилхан ийм богино шилэд тэгээд нумлаад энэ им үг учраас хэ гэд үсгийн шүд орж ирсэн байна. Хэрвээ хэгээ үсэг ардаа их шиг байгаагүйсэн бол энэ чих шиг ингээд шууд нумраал ороод ирэх байсан. За хаага үсэг болохоор ийм зартаг нум тэгээд шүд нуруу явна. Энийг зүгээр сануулах үүднээс би хажууд нь бичсэн. Га үсэг болохоор зартаг нум урдаа 2 тусалтайгаар бичигдэнэ. Хаагагийн ялгаа ердөө энэ тусал юм байгаа. За ингээд бусад жишээнүүд нь бол хөөрхөн болж байсан. Би зөвхөн энэ зартган дээр чамайг анхаараарай гэд зартаг юм уу богино шилэн дээр анхаараарай гэд урд нь тавьсан байгаа шүү. За тэнгис гэд нэрээ зөв бичсэн, хөөрхөн бичсэн байлаа. Энэ бичмэл хэлбэр дээр би жишээ үгийг сайхан тод томроор оруулж өгсөн байгаа. Энэ байна. Энэ болохоор им үгийн хэ, энэ богино шилэвтэй. Тэгэнгүүтээ хи бэ гэж байна. Хи үсэг, и үсэг шууд нумнаасаа урагшаага татагдаад тэгээд нуруу руугаа бутсан байна. Тэгэхээр энэ хи гэдэг үг үе гарсан хи тэгээд б орхиц энэ дээр нь болохоор эр үгийн га зартаг гэж энийг хэлж байгаа юм. Зартаг ном л тэгээд энэ г-гийн тэмдэглэгээ буюу энэ 2 тусал гал. За галын гэсэн гэхэд энэ уун гэдэг тийн ялгалын нөхцөл холбосон байна. За тэгээд даалгавар маш сайн хийгдсэн. За энэ тэнгисийнх ингээ болж байгаа. Байгалийн эгчийн дасгалууд байна. Байгалийн эгч сайхан жигд бичсэн. Бүгдийн жирэтл нь яг нэг мөрөнд ингээд маш сайхан цэвэрхэн бичсэн байна. Энэ дээр энэ ямар үг вэ байгалийн эгч? Энэ хамгийн сүүлийн үг нь хаагаан гэхийг би одоо хаан гэдэг үг юм байна тий. Тийм, эзэн хааны хаан гэдэг үг. Тэгсэн чи юугаа орхисон ба штэ нэрээ. Уртаагийн буюу энэ гагийн 2 туслаа орхисон байгаа. Тийм байна. За тэгээд тэрэн дээрээс үгдээд би доош нь улаанаар зурсан байгаа. Тэгээд та энийг олж харсан байх. Таны энэ зартаг би алдаагаа засаад бичсэн байгаа да. За та энэ дээр зүгээр нэг өөлөхөд бол байгалагч энэ зартаг маань таллаж ингэж гарахгүй шүү. Зартгаа бүрэн сайхан тавьж байгаарай. За бус нь бол болсон байна. Ганцхан энэ дээр зартаг нь яац юм таллагдсан байна. Байгальмаа гэд нэрээ өөрөө оролдож бас бичсэн. Зүгээр таны нэрэн дээр байгальмаа гэдэг дээр бас энэ гагийн ард их шиг байгаа. Байгальмаа гэж. За тэгээд түүнээс болж байна. Энэ сайхан бичлэг болсон. За дараагийнх жишээ өгүүд бас маш сайхан болсон. Би энэ дээр зүгээр нэг юм өөлөхөд энэ хэ үсгийн им үгийн хэгийн энэ богино шилбийг бас ингээд хит нумруулах юм бол зартаг мэт харагдана. Тэгэхээр бас өдөө ийм дээшээгээ одоо зартагны ийм толгой гаргах хэрэггүй шүү. Энэ андуу. За сайхан бичсэн байна. Маш сайхан жигд бичиж байна. За энэ үгнүүдээ бол бүгдийг нь өөрөө судлаад бичсэн байлаа. Нэг юм би анзаараагүй өнгөрсөн энэ бов гэдэг үгийг нэг гидсээ дунд нь орхисон байлаа. Энийг тэнгис зүв бичсэн байсан. Тэгээд нурууны урд дахиад нэг гидс жиргэлээд дараа нь гэдэг явсан юм. Ин гэдгийн
Энэ болон гэгээ гэдгийн им дармал бичмэл тгийн ялгааг харуулсан. Та болохоор энэ дармал тгийг яг дармалаар нь ингээд дармалдуулаа хуваалцсан. Тэгээ ер нь бид нар болохоор нөгөө бичмэл дээрээ илүү анхаарна. Дармал тгийг яг дармалаар нь хуулж бичих шаардлага ердөө байхгүй. Би зөв бичиж үзчихсэн. Тэгэхээр яг энэ ялгаа нь юг харуулсан бэ гэхээр энэ үгийн адагт орсон г үсгийн энэ богино шилбэг яаж шүднээсээ ялгагдж байна гэдгийг та нарт ялгаж харуулсан байсан тийм ээ. Тэгээд та болохоор энэ доор нь ингээ бичмэлээр бичсэн байлаа. Энэ дээдх нь болохоор дармал тгийн хэлбэр, доодох нь бичмэл тгийн хэлбэр. Зүйтэй. За энэ дээр болохоор энэ дугуйсан дээр нь байгалийн бичмэл тгийн хэлбэр, доор нь байгалийн дармал тгийг дуурайлгаад бас яг хуулцсан байсан. Манаага гэдэг дээр нэг алдсан ба. Тэгээ манаага гэдгийн тэр үгийн гагийн хоёр туслыг орхиод нэг цэг тавьсан байсан, нэг тусал тавьсан байсан. Хэрвээ нэг цэг байх юм бол энэ наа үсгээр уншигдэн шүү. Тийм болохоор энэ гээгүүлэгч үсгийн тэмдэглэгээ, онцлог тэмдэглэгээнүүдийг маш зөв тавьж явах хэрэгтэй. Ма, на, га, мана гэдгийг одоо манахын мана гэдгийг манаага гэж бичдэг ба. Хэрвээ нэг цэггүй унших юм бол манана гэсэн үг болно. За. Дараагийнх нь хий алгуулын нөхцлүүдээ бичээд энийг бас задлж тайлбарлаж өгсөн байна. Бусдын сайн хараараа энийг. За дөрмөө ингэж тайлбарлаж өгсөн байна. Ийн нөгөө яа үсэг гэсэн шүү дээ тий. Яагаар эхэлж байгаа яа ийн. Энийг ингээд яа гэдгийг юм хагасгийн дээрээ тэмдэглэгээтэй ийгээр тэмдэглэдэг. Тэгээд 3 үсэг орсны нийлэмжийг байгалагч тус нь ингэж салгаж харуулсан байна. Я, ийн, яан гэдэг энэ тийн ялгалын нөхцөл энэ гээгүүлэгчээр эхэлсэн учраас ихшгээр төгсөн үгийн ард холбодог байгаа. Тийм учраас энэ эбүгэ гэдэг энэ өвөө гэдэг үгийг эбүгэ гэдэг үсгийн орхицоор төгссөн байна. Тэрний ардаас гээгүүлэгчээр эхэлсэн яан гэдгийг холбосон өвөөгийн гэдэг үг үүсгэсэн байна. Аха гэдэг дээр бас үсэг орхиц тэгээд гээгүүлэгч я ийн ахын. За дараагийнх нь тий ялгалын уун нөхцөл энийг байгалагч задлахдаа ийм гидсэн дээрэс нь үгийн адагт орсон энэ үсэг. Энэ үсгийн сүүл хэлбэрийг нийлүүлээд уун буюу эр үгэнд уун, эм үгэнд үүн гэж уншигдана. За тэгээд бал юм уу бил энийг бал юм уу билээр уншин тухайн өгүүлбэрийн утга нь ямар үг вэ тэрнээс шалтгаалаад бал юм уу бил гэж уншина. Тэгээ балуун, балын эсвэл билийн гэж уншина. Балуун, билүүн, балын, билийн. За энэ уун нөхцөл нь болохоор энэ буюу хэлний угийн энэ үсгээс бусад бүх гээгүүлэгчээр төгссөн үгийн ардаас холбодог байгаа. Тийм учраас энэ эл, эм үгээр гээгүүлэгч нь энэ үсгээс өөр гээгүүлэгч учраас уун холбогдсон байна. Тэгээд ном, уун, номын гэсэн үг байна. За буюу 61-ийн эсвэл эм үгийн ийн гэдэг тэр нөхцөлийг энэ гэдэг гэдлэс номын одоо нийлэмжээр бичдэг. За энэ нь болохоор зөвхөн энэ хэлний угийн энэ үсгээр төгссөн тохиолдолд гэдэг энэ дагаврыг заалгадаг. Манаа гэсэн үг үүссэн байна. За дараагийнх нь хүмүүн гэдэгт энэ үсгээр төгссөн байна бас. Хүмүүний одоо хүний гэдэг үгийг хүмүүнүү гэж бичсэн байна. За тэгээд бүх тийн ялгуулынхаа нөхцөлийг дахин бичээд энэ хэний юуны гэдэг асуултанд хариулагдана гэдгийг тодорхойлж дээр нь тавьж өгсөн байна. Маш сайн ойлгосон байна. Баярлалаа байгалагч. За тэгээд алдаан дээрээс байгалагч сураад энийгээ дахин зас бичиж ирсэн байгаа. Яг энэ манаагаа бас буруу бичиж. Энд дээр нэг миний тайлбарлаг орхисон юм нь манаага гэдгийн үсэг үгийн адагт орсон дангаараа бол хоёр тусалгүй орно дангаараа. Мөн энэ дэвсгэрэлдэг үсэг учраас өөр гээгүүлэгч үсгийн өмнө орохороо хоёр туслаа гээдэг. Харин экшиг зохицохын ёсноор экшиг гээгүүлэгч экшиг гэж явж байгаа тохиолдолд ардаа экшигтэй тохиолдолд уртлын туслууд заавал байна. Манаага гэдэгт ард нь
А үсгийн орхиж байгаа учраас энэ га үсгийн хоёр тусал тэмдэглэгээ заавал байх ёстой. Тэгээ өөрийнхөө нэрийг зассан байна. Мөн хаан гэдэг үгийг хаагаан гэж засаж бичсэн байна. За ингээд засвараа хийгээд ирсэн байна. Баярлалаа. За энэ даалгавраас асуух барих юм байна уу? Байхгүй юу? Байхгүй. За би ингээд сая юун дээр ажиллах уу гэдгийг та нарт даалгавраа үзэж байхдаа яриад өгсөн. Энэ дээр би яг тэр ямар алдаа гарсан түн дээр яаж ажиллах уу гэдгийг тайлбарлана гэдэг юм даалгаврыг өөртөө бичсэн байсан учраас энийг тавьсан.